Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн санаачилсан үндэсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Баян хонгор аймагт. Аймаг орон нутагт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах зөвлөлдөг уулзалт Баян хонгор аймагт боллоо. Баян хонгор аймаг нь Монголын баруун өвнөд хэсэгт Хангай нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтай нурууны уулс, Алтай өврийн говийг хамран, Говь Хангай бүсийг дамнан оршдог, уул тал хөндөй хосолсон хэлбэр бүхий гадаргатай аймаг юм. Баян хонгор аймаг экспортод нутгийн брэнд бүтээгдэхүүн гаргах зорилгоор 2024 онд энгэний сүг хуурайшуулан гаргаж авсан бол энэ ондоо 11 ферм байгуулж тус бүрийг холбогдох тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн малын дижээлийн үйлдвэрийг Үлзийд сумын нутаг дэвсгэрт байгуулж 5-аас 6 дугаар сард бүрэн хэмжээнд ашиглалтанд хүлээж авахаар ажиллаж байгаа бөгөөд орон нутаг малын дижээлээ өөрсдөө тариалж хүчит тэжээл байдлаар боловсруулан дотоодын хэрэгцээг хангахыг зорж буйгаа аймгийн засаг дарга танилцууллаа. Тэгэхээр энэ бол одоо хасралтгүй байнга байх хэвээр энэ 3,500,600 мянган хүн энэ Баян хонгор аймгийн 90 мянган хүн өөрсдийнхөө хүнснийхээ асуудлыг бүрэн шийддэг, илүү голсноо одоо улс орондоо экспортлдог, бүр одоо цаашдаа илүү ашиг бизнес хийхин тулд одоо дэлхийн зах зээлд гаргадаг. Ингэж энэ одоо улс орон болвол одоо хөгжих ёстой, дуусахгүй энэ одоо үйлдвэрлэлийг бид нар хийх ёстой. Энэ сайхан газар нутаг, өргөн дэлгэр газар нутаг байна. Баян хонгор аймаг ямар ч тохиолдолд экспортын бүтээгдэхүүнийг төлхөө одоо хөгжүүл рүү онцгой гаргах шаардлагатай болж байгаа. За энэ чиглэлээр гэсэн бид нар одоо чихрийн үйлдвэрээс хавуулаад одоо махыг яаж экспортлох уу, яаж даацж экспортлох уу, өөр юу гэдэг экспортлох бүх саллын юмнууд судалгааны ажлууд хийгдээд ингээд явж байгаа. Өдрөд болгоны дараа сарын 15-ны дотор угуурамшуулт хамрагдах бүрэн боломжтой байж байгаа. Манай тариаланчид маань нөгөө захим системийн ашиглалтанд дутуу нөгөө захим системийг ашиглаж чадахгүйгээс болоод энэ нөгөө нэг урамшуулт хамрагдаж чадахгүй яваад байгаа. Энэ компани яг үгээр сүүлийн урамшуул гэдэг нь бид нэр одоо сүүлийн хэдэн жил яригдаад юус авч чадсан бэ? Энийг авах боломж байна уу? Тэгэхээр бидний хамгийн гол юм бол юм байна да. Монгол улсын хүнсний аюулгүй байдлын холбоотойгоор хэд хэдэн хуулиуд байгаа. Тэгээ та хэдийн минь үүрэг байгаа, эрхэнч байгаа. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6-гийн 1 зааснаар харьяалал нутаг дэвсгэрийн хүрээнд дэх тодорхой хэмжээний хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч маань 14 хоногийн өмнө үйл ажиллагаа явуулахаас өмнө мэдээлэл хүргээ биелүүлэх ёстой. За манайх ингээд сүүний урамшуулт хамрагдах ийм хүсэлтэй байна гэдгийг өгөөд сүүний урамшуулт хамрагдах боломжтой. За манай аймгийн хувьд ерөөсөө огт сүүний урамшуулт хамрагдсан үйлдвэрлэл нэгч байхгүй байж байгаа. Сая өнгөрсөн 2024 онд Баянтай сумын албаганд хийхэд шинээр одоо анх удаа ингээ орж сүүний урамшуултыг инжилээс одоо авч эхэлж байгаа. Баян хонгор аймгийн хэмжээнд тодорхой хэмжээний санхүүжилтийг тоног төхөөрөмжүүдээ сайжруулсан, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмсэн ийм одоо амжилтууд бол хүнсний хувьсгалын хүрээнд гарсан байна. Тэгээд энэ амжилтыг илүү цаашаа ахиулахын тулд хүнсний хувьсгалын 2 дугаар шатны одоо санхүүжилтийг бидэнд олгож өгөөч гэдэг ийм одоо санал бол байна. Тэгэхээр цаашид энэ зээлийг үргэлжлүүлж өгөөч. Энэ олон нийтэд энэ олон зээл хүссэн энэ юм хийх гэдэг ард иргэдэд энэ үргэлжлэлийг хийгээд өгөөч гэж хоёрдугаар одоо шатыг хэрэгжүүлж өгөөч. Тэгэхээр энэ ирж байгаа мөнгийг бүтээмжтэй болмоор. Жишээлбэл одоо хөрөнгө оруулалт хэдэнд өгөх. Одоо энэ хаан банк нь хариуцсан юм уу? Дээрээс хариуцсан юм яа гэдэг. Эргэлтийн хөрөнгөд хэдэнд өгөх. Ингээд хуваарлж өгөхгүй бол нэг диплом гарын төгрөг нэг компани аваад цаана хэдэн үндийг яг энийг л ерөөсөө бүтээмжтэй болох талаар арга хэмжээ авах өгмөр. Зөвлөлт уулзалтын үеэр тариалан хэрэглэгчтэй бодлогоор дэмжиж 6000 м2 талбайд өвлийн толгой, зуны 100 хүлэмжийг байгуулан нарийн ногоо, төмөс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангахад
хүлэмжийн аж ахуйн шинжилэл тодорхой үр дүнг гаргана гэсэн хүлээлтийг тавьж буйгаа танилцуулсан юм а. Баянгор аймагт хүнсний хувьсгал мэргэжлийн холбооны салбар зөвлөлийг байгуулж, салбар зөвлөлийн дараагаар Баян жарганд хүнс компани захирал Шарав сонгогджээ. Цаашид аймаг нийслэл орон нутгийн түвшинд хүнсний хувьсгалыг эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хөвшлийн түншлэлийг сайжруулан, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх шаардлага нэмэгдэж байгааг нутгийн 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэл илэрхийлэгчид онцолж байлаа. Баянгор аймгийн удирдлагууд болон Баянгор аймгийн баялаг хүртээгчдүүд хүнсний хувьсгалын 2-3 дахь үе шатыг орон нутг руу чиглэж эхлүүлээч. Тухайлбал бүссэн хөгжлөлтөд уялдуулаад орон нутг руу хүнсний хувьсгалын 2 дахь үе шатыг хэрэгжүүлээч гэдэг маш олон баялаг хүртээгчид нутгийн удирдлагууд нь хүсэж байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн ихснээс хойш хүнс үдэ аж ахуйн салбарт бизнес эрхлэх сонирхолтой иргэд маш их ихсэнтэй холбогдуулаад хүнсний хувьсгалын дараагийн үе шатыг эхлүүлэх нь нэг шаардлагатай юм байна гэдэг нь харагдлаа. Тэгээ орон нутагт бас энэ зээдийн их үүсвэрийн хүртээмж бас их бага байд юм байна. Энэ дээр орон нутгийн удирдлагууд бас энэ иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх тал дээр илүү төлөвлөгөө хамтарч ажиллах шаардлагатай бас харагдаж байна. Бүс болгон дээр хүнсний үйлдвэрлэл байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэндхэн амьдарч байгаа учраас цаашаа бидний хамгийн том зорилго нь ханган бүсийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх энэ тал дээр ажиллана. За мөн дээрэс нь төр хувийн хвшлийн хамтран ажиллагааг илүү өргөжүүлэх, сайжруулах тал дээр л хамтран ажиллах таа гэж итгэлтэй байна. Цаашдаа бас энэ орон нутгад салбар зөвлөл байгууллаа. Салбар зөвлөлийг бол цаашаа Баянгор аймгийн хүнс үйлдвэрлэж байгаа баялаг бүтээж байгаа улсуудын хооронд нь нэгтгээд энэ мэдээллээр бол маш сайн ханганаа. Ер нь бол цаашдаа энэ хүнсний хувьсгалын 2 дугаар үе шатыг бол үргэлжлүүлж өгөөч гэж хүсэх юм байна. Ер нь 1-р үе шатн дараа хамрагдсан аж ахуй нэгжүүд бол цаашаа баталгаажихын тулд дахиад санхүүжилт хэрэгтэй байгаа. Энийг 2 дугаар анх шатныхаа санхүүжилтийг явуулж өгнө л гэж хүсэх юм байна. За дараагийн хөгжүүлэлтийг хийх улс орондоо өөр бусад аймагуудад энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бусад аймагуудаа улсдаа нийлүүлэх бас хүнсний бүтээгдэхүүнтэй болох шаардлагатай. За цаашилбал бид хүн бас дэлхийд бас экспортлох ийм бүтээгдэхүүнийг нэг аймаг бол заавал нэг бүтээгдэхүүнтэй болох ийм боломжийг судлаад бас тодорхой хэмжээний алхмууд хийгдээд явж байгаа. Тэгэхээр энэ цаашдаа хүнсний хувьсгалын ажлаа улам эрчимжүүлж бид нар иргэдийн орлогыг энэ бодитойгоор нэмэгдүүлэх тал дээр сайжрах шаардлагатай байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн өдөр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр Баянгор аймгийн Баян хонгор суманд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагт баялаг бүтээж буй хүнсний үйлдвэрүүдтэй танилцлаа. Баян хонгор аймаг хүлэмжийн аж ахуйг зохион байгуулалттайгаар хөгжүүлж, өөрийн аймгийнхэн төдийгүй Зэрэгэлдэх аймгийн иргэдийг өвөл намартаа шин ногоогоор хангах боломж бүрджээ. 50-ыг харьцах нь 8 м хэмжээтэй нарны эрчим хүчээр ажилдаг өвлийн 2 хүлэмж, зуны 100 хүлэмжинд нутгийн иргэд өргөст хэмээх улаан лойл, салаадны навч зэргийг тариалж, хураасан ургацаа нутгийн зах худалдааны төвүүд болон Зэрэгэлдэх сумын иргэдэд борлуулдаг байна. Манайх болохоор зэрэг хонгорын хөрсний үр шим гэдэг хошоо байгаа. За тэгээ хошоонд болохоор 10 гишүүнтэй. За тэгээ ерөнхийдөө дандаа эмэгтэй хүмүүс байгаа гэсэн үг. 3 улирлын хүлэмжлэлтэй нарлаг хүлэмж. Тэгээд 4 жилийн хувьд бол яг бид нар яг 7 сараас ашиглаад тэгээд тэрнээс хойш бол яг үргэлжлэгээ энтрээ шууд үрээр нь тариад тэгээд намар 11 сарын хүртэл ургац аваад тэгээ сая 3 сард хөрсөө боловсруулад тэгээ одоо нэг тарил тэгээд 14 л хонж байна. Тэгээс тий туслын услаагаар ингээд усаа өгчтий. Тэгээд дээрэс нь хөрсөө өгчсөн байгаа. Сайн 100 хүлэмж нарийн ногоо жимс ногооноос гадна юу тарилж байна? Нийтдээ өнгөрсөн 2024 онд бол 23 төрлийн тарьсан. Яа манай иргэд чинь нэг их туршдаг юм байна. Хүлэмжиндээ бүр таруус хүртэл тарьж байгаа, хулуун болоо бүгдийг тарьж үтсэн. Тэр энэ хүлэмжний хоорондын зайг хүртэл төмөс тарьж байгаа, сонгон тарьж байгаа. Бас нэг хар манжин хүртэл нэг хүн тарьсан. Хар манжин чинь бас эрүүл мэндэд маш сайн гэж энийг л өөртөө дашин судлаад үзээд байгаа. Тийм юмнууд. Тэгэхээр нийтдээ 23 төрлийн юм тарьсан. Энэ ажлыг хэрэгжүүлснээр бол энэ Баянгор хүнсний хэсгийг дотооддоо хангах, Баянгор аймаг өрөө нарийн ногооны хэрэгтэй дотооддоо хангах зорилт тавьж байгаа. За цаашдаа бид нар энэ өвлийн хүлэмжийн үр дүн гүнэлж байгаа ирэх жилүүдээс бид нар энэ дурдтай талбай бэлтгэсэн байгаа. Энийг дахиад нэг 2 өвлийн хүлэмжийг барих зорилт тавьсан байгаа.
Тус үйлдвэр нь 7 төрлийн хям, 8 төрлийн мах, удсан мах зэргийг үйлдвэрлэж, Баянгор аймгийн мах махан бүтээгдэхүүн, хям, удсан махны 50%-ийг хангах хүчин чадалтай бөгөөд 18 суманд бүтээгдэхүүнээ түгээж байна. Ингэхдээ өөрсдийн үхрийн фермээс түүхийдээ авч өдөр бүр шинэ, эрүүл хүнсээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манайх ч одоо зээлийн хөрөнгөөрөө тоног төхөөрөмжийн 2 шинжилтийг одоо 2 тоног төхөөрөмж авцсан. Ийш нэг өргөтгөл хийх гээл юмнуудаа хийгээл байж байгаа. Одоо энэ жил ухсар бол бид ч өөрсдөө ухсарч чадахгүй. Мэргэжлийн нотодож ухсард юм байна. Тэгээд авцсан байж байгаа. За 50% бол манайх ч өөрөө махны чиглэлийнхаа ухрыг бас нэг одноогоос ухрын фермертэй болж байгаа. Одоо 100% бас нэг зах зээл дээрээс чинь мах авахгүй өөрөө бас ухрын махны чиглэлийн ухртай бол тэрнээсээ махан бэлтгэдэг бол бас ариун цэвэр 20 цэвэр гээл бүгд асуудлаад энэ дээр шийдэх гээд байна. Одоо бидний одоо ганц гол юм байна. Ажиллах хүч байгаад байна. Ажиллах хүчийг маань одоо маш чадварчуулж өгөөд дээр нь энэ тоног төхөөрөмж аваад бид нар ингэ явчих юм бол ямар нэгэн байдлаар дөрөөс ахиж нэг тийм юу гуугаад тахааргүй ерөөл болоод явхаар л боломжтой болчиход байгаа. Аймаг өөрсдөө хүнсний хэрэгцээг хангах гэдэг шүү дээ. Тийм 100% одоо хангах гэж үзээд байгаа шүү дээ манайх чинь. Энэ бүгд одоо хүнс үдээчийн салбарын хөгжлийн төлөө дэмжиж шүү дээ. Баялаг бүтээгчдэд дэмжих гээл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээл, дотоод хэрэгцээгээ хангая, дэлхийн зах зээл рүү гаргая, эко бүтээгдэхүүн экспортлдог улс болъё гээл тийм ээ. Дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмрээ оруулдаг улс болъё гээл. Том бодлогын төлөө яваад бүх нийтрэл ажиллаж байна л та. Тэгээ энэ чинь нөгөө 1 жил 2 жилийн дотор шийдэгдэх асуудал биш. 10 20 жил явж энэ асуудыг шийдэх учраас энэ хөдөлгөөн өөрөө эхлэх нь их чухал байгаа. Тэгээд тогтолцоогоо зөв болгоод цаашаа ингээд хөгжөө явуучих юм бол үйлдвэрлэл хөгжих сэргэн мандах үе ойрхон байна гэж хараад байгаа шүү дээ. Зөв. Энэ дөрвөлцөлийн судалгаа л маш их хэрэгтэй орон нутгуудаар. Ер нь энэ орон нутагт одоо хийж байгаа бүтээгдэхүүн маань бол ер нь яг өдөр болгондоо шинэ бүтээгдэхүүн гарч байгаа. Энэ болгоныг л цааш нь өргөжүүлээд энэ хүрээгээд хилчих юм бол нөгөө хүнс эрүүл байх юм бол хүн эрүүл гэдэг чинь л яг энүүд оршоод байгаа. Агин өндөгний үйлдвэр нь хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгож буй хөнгөлтөө зээлд хамрагдан 2 жилийн дотор 2500 дахиад 12000 болгож бүрэн автомат бүхий техник технологитой 2 аж ахуйн байртай болжээ. 2020 онд ирсэн тийм үү? Төсөлд хэлж би. Тийм, төсөлд хэлж яах дээрсэн. Тэгэхэд манай 2500 дахиатай. Тийм байсан. Энэ зөвхөн ороод гарсан да. Тэгээ ороод гарсан. Тэрнээс ямар үйлдэл гарав? Тэгээ яг хоо хүнсний хувьсгалаас манайх зээл авсан. Тэгсэн. Одоо манайх 12000 дахиатай байна. Тэр нь 2500 шүү дээ. Тийм. Яг хоо өдрийн хүчин чадал ер нь 3-аас 4 дахин нэмэгдсэн. Тийм үү? Аймгаа ер нь бол бүрэн хангах хэмжээнд хүрсэн. Өндөгнийхөө үйлдвэрлэлээ. Аймаграа хангасан. Тийм. Хангах хэмжээнд бол хүрсэн. Яг хоо тэгээ нөө өөр бас өндөгнүүд байгаа шүү дээ. Тэгээ манайх илүү гарсан одоо ороод өөр ангаар явуулж юм гэж байна. Явуулж байгаа. Тэгээ ингээ бүрэн автомат ийм хамгийн сүүлийн үеийн ийм 23 оны загвар бүх юмыг стандартаар хийчихээр өндөгний одоо юу чанар гарц центр бол ерөөсө буурахгүйгээр айгүй сайн явж чадж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ чинь бүх юмыг яг олон улсын стандартад хүргэсэн байгаа байхгүй юу. Агааржуулалт, чийгшүүлэлт энэ төргээд бүх юм цаанаас одоо энэ сэснүүд нь автоматар тэдэн гараас хүрээд унтар нь асан, чийг нь тэгнэ, усаа ингэн гэдэг ингээ бүх юм яг стандартанд байгаа учраас өндөгний гарц юм хэмжээ бүх юм ингээд яг одоо манайс одоо ашиг шимээ илүү сайн өгч чадж байна л гэсэн. Баянгор аймагт 24 хүнсний үйлдвэр аж ахуй нэгж хүнсний хувьсгалын хүрээнд олгогддог хөнгөлтөө зээлд хамрагдаж аймгийн дотоодоос хангах хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг өсгөхөөр хамтран ажиллаж байна. Мөн орон нутгийн хүнсний салбарын баялаг бүтээгчид бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хийж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан хангаан бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаан Ар хангаан аймагт боллоо.
Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, хангаан бүсийн, ар хангаан, баян хонгор, өвөр хангаан аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хангаан бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагуудын төлөөлөл, хувийн хөвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилттой хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргажээ. За энэ бүсийн зөвлөлийн анх дахь уралдааны хамгийн гол зорилго бол энэ бүсэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, арга хэмжээ, хууль эрх зүйн орчныг эрхэн оновчтой болгох. За хангаан бүсийн зорилттой хөтөлбөр буюу 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ? Энэ саналыг одоо авах хамгийн анхны хэлэлцүүлэг болж байгаа. За мөн хангаан бүсийн зөвлөгөөний хүрээнд манай хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийхэн Баян хонгор аймаг, Өвөр хангаан аймаг, Ар хангаан аймагт томилтоор ажилладаг. За хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийхөө үр дүн хэрэгжлийн талаар тухайн орон нутагт бас зөвлөх уулзалтаа хийлээ. Дээрээс нь одоо хүнсний үйлдвэрүүд, мал аж ахуйн салбар, трейдингийн салбарын одоо баялаг бүтээгчид уулзаж санаа бодлын сонслоо. Өнөөдөр одоо ингээд хамгийн эцсийн шат буюу бүс нутгийнхаа одоо хангаан бүсийнхаа одоо зөвлөгөөнд ингээд оролцоод явж байна. Аймаг орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ажиллах боломж нөхцөлийг сайжруулан, техник тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд тэгш хүтээмжтэй боломж олгох, мөн аймагууд дотоодын ногоо жимс махан бүтээгдэхүүн зэргийг хэрэглэж, эрүүл хүнсээр хангагдах шаардлага нэн тэргүүнд байна. Тиймээс орон нутгийн хүнсний салбарын баялаг бүтээгчид бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байлаа. Ийхүү Баян хонгор аймагт хийсэн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн